За Монгол узалтаас дулаалгынхаа хөнгө авч байна. Энэ болохоор сонгодог хүч нь болохоор галж чадахгүй. Дулаалгдлыг бол нэлээд сайн бууруулна. Хэр зузаан ихээс ер нь шалтгаалах байх таа бас. Бүр дээр нөвчих юм уу? 10 хэд яах вэ? Нийт хэдэн ширхэг ачих вэ? 17 гэмнэ. Тэр явсан базалтыг үйлдвэрээс нь аваад арай хямд авах. Зүгээр 100 хайл юм уушгүй тэгээд байгууллагаас нь авах юм бол жоохон нэмэлттэй авах юм шиг байна лээ. Опа. Тэгээд дөрүүлэрлийн аль нь ч байшин барьсан бай. Та төтө дөрөнгө өвөл болно. Тэгэхээр байшингаа дулаахан байрлах үүднээс байшингийнхаа дулаалыг маш сайн игээрээ тэгэх юм бол гадахгүй байх боломжтой. Тэрнийг халахч боломжтой болохоор дулаалгаа сайн игээрээ Монгол базалтыг сонгороо. Би бол Монгол базалтыг сонгосон тэгээд байшингаа дулаалах гээд материал авч байна. Боцноо. За одоо базалт хаусаа чинь тий. За. Энд бид хоёр Монгол базалтын үйлдвэр дээр тэцэн ирсэн байна. Тэгээд сая базалт лайт гэж зөөлөн хүн хатан очсон. Одоо хандаа их базалт хаус гэдэг арай хатуу нэгттэй юм сачих гэж байна. Базалтын би сайтын ингээд одоо нэг байшингийн яг хана хэсэгт юм уу зориулагдсан болохоор өөрөө хийхэд амын ингээд дандаа дарж ингэж өрддөг. Би базалтыг яагаад сайн мэдэж байна гэхээр барилга дээр нэг гадна басаатан дээр ахтагаа зүгнэг басаатны ажил авахтаа дан шилэн хөнгөний ажлыг авахд базалтаар дулааж ирсэн баг. Тэр нь болохоор би сайттай ингээд биетэй болохоор ингээд хийгээд дрилдээд ингээд тогтоогоод явахлаар сенсор ингээд тогтоогоо явахлаар ингэж нуурч хуураад байхгүй гоё биетэй болохоор базалтыг яг хийж үз туршлагаасаа бол мэднэ. Одоо энэ ийм би сайтай төрөний ачдаг нь болохоор нэлээд зөөлхөн. Тэр нь болохоор дэврийн хэсэг мэсгтэр ч юм ингээд хөвсгөр зөөлөн хэсэг. Энэ болохоор ийм атуу биетэй тийм базалт юм. Тэр энэ төрлүүд олон юм билээ хэмжээ болон нэгтарчлалтаас хамаарат өөр байд юм билээ. Тэгээ манайхлаар нөө хандаа энийг аваад зөөлнийг нь болохоор дэвэр дээр авч байгаа. Тэг ямарсан байшингаа ингэж дулаалж байна. Дулаалгын хэсгүүд болохоор ер нь 3-4 төрлөөр энэ хийж байшинтай. Зориуд яг гэвэл яг дулаан алдгалгүй байхын тулд яг миний өөрийн хар ухаанаар ингэсэн дээр юм болов гэдэг бодлогоороо ер нь явж байгаа. Тэгээд өөрийн бодол өөртөө зөв гихчээр базалтыг ямарсан сонгоод аваа явж байна. За чи дуслаа. Одоо сайн гिचэн багж бод аваад. Тэгээд аваад байна да. Ерөнхийдөө бол одоо нөгөө Монгол базалтынхаа борлуулалтын маркетинг менежер гэжтэйгээ ярьж байгаа зөвлөгөө аваад тэгээд ерөнхийдөө бас үнийн дүн хэдэн бодлоор хуу одоо байшингаа хан тааз юу юунд одоо ямар сонгож хэрэглэхүүгээд зөвлөлдөж ярилцж байгаа. Тэгээд үйлдвэр дээр ирж авахтаа бас гिचнээ бодлох юм байна. Та нэг порттой ирэх юм байна. Зөвлөгөө өгд юм билээ. Тэгээд хоёрыг болохоор ерөнхийдөө нийтдээ ханандаа болохоор базалт хаус гэдэг арай хатуу нэгтрчлалтыг сонгоод 22 бодлыг авч байгаа. Юун дээр нь болохоор дээвэр дээр болохоор базалт лайт гэдэг арай зөөлөн хүн хатангаа болохоор дээвэр дээр хийхээр сонгоод тэгээд 17. Ерөнхийдөө удаас ноож бодол иргүй шүү дээ. Тэгээд одоо багтчих чинь гэсэн үг. За мөн бас дээрээс нөгөө нэг Монголын одоо нөхцөл ерөөхдөө бас яг тааруулаад Монгол хүн өөрөө бас энэ базалт одоо энэ хүн чулуун хүн хатан гэж гаргаад өөрөө ингэж шимжлэх ухаан юуны одоо туршлагын юунаас одоо олон жилийн хугацаанд ингэж гаргаж ирсэн юм бас бүтээгдэхүүн. Тэгээд Монголын одоо энэ хүүтэн эрс дэрсэн дөрвөлтийн нуур амьсгал маш сайн тохирсон юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд урд одоо хятадын энэ янз бүрийн чулуун хүмүүн бас өөрөө судалсан. Тэнгүүд тэд нар болохоор ерөөхдөө ингэж янз бүрийн нөгөөнийг бас юм хог хаягдлын одоо нөгөөнийг юмнуудыг ингэж нийлүүлээд
Тэгээ тэрэн дараа нь ингээд бас нөгөө үүрж бутрах ч юм уу олон жилийн дараа гарах бас эрсдэл айгүйх байдаг гэж одоо бас тийм судалгаанууд болж мэдсэн. Энэ бодлоо болж зүгээр амд орсон яриад. Үгүй би судалсан. Яг урдаас ирдэг хүн дотроо битгтэй ялгаатай юм байна. Шатдаг гэж байдаг. Бас хятадчлэр бас муу бол биш тийм. Яг үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж чинь галж чаддгүй нь бол тодорхой. Тэгэд ийм чулуунаас ингээд энэ дулаалгын материалыг гаргаж авч байгаа гэж бас маш их олон ажилчин маш одоо ээж дараас нь тийм шатараас нь тийм үйлдвэрлэлийн үндснээр ийм дулаалгын юм гарч ирж байгаа. Тэгээ маш олон ажиллаж байгаа болохоор ганцхан энэ гэж ингээд мөнгө олоо баяжаад байгаа юм бол биш. Бүгд адилхан ингээд цалинжаад ингээд явж байгаа. Болохоор би үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа шүү. За тэгээд дээрэс нь бас мөнгө дөрөвний одоо үнийн хувьд болохоор ер нь бас маш боломжийн үйлдвэрийн үнээрээ байгаа учраас бас сонгосон байгаа. Бид хоёр өнөөдөр Монгол базалтынхаа үйлдвэр дээр тээцэн ирсэн байна. За тэгээд үйлдвэрээс нь шууд ирээд авж байгаа учир нь болохоор яг үйлдвэрийн үнээр нь үйлдвэрээс нь авж байгаа. За дээрэс нь ерөнхийдөө бид хоёрын сонгосон бас шалтгаан болохоор ер нь Монгол базалт өөрөө маш чанартай. За тэгээд маш олон жилийн туршилт одоо шинжилгээний үндсэн дээрээс ерөнхийдөө Монголд одоо маш тохиромжтой гэсэн ийм одоо бүтээгдэхүүнүүдээр ерөнхийдөө шалгараад тэгээд дээрэс нь бид хоёр өөрсдөө бас янз бүрийн бас аюул олон төрлийн бас дулаалгын янз бүрийн материалууд байд юм лээ. Сайн муу одоо тий урдаас орж ирдэг, орж ирдэг гэдэг янз бүрийн бас бүтээгдэхүүнүүд байдаг. За тийм дундаас бид хоёр ерөнхийдөө судалж хагаад Монгол улстай бас Монгол хүмүүс өөрсдөө үйлдвэрлээд ингэж байгаа учраас бас өөрсдөө одоо энэ улсынхаа одоо дөрвөн улирлын бас юг мэдж байгаа учраас эндээ бас тулгуурлаад үйлдвэрсэн гэдэг нь бас баталгаатай болохоор Монгол базалтаа сонгосон байгаа. Тэгээд мөн бас үнийн хувьд ч гэсэн маш боломжийн. Тэгээд бид хоёр ер нь бол Монгол базалтаа сонгоод Монгол үйлдвэрлэлээс давхар дэмжиж байгаадаас бас манай гэр бүл бас маш их сэтгэл хангалуун байгаа. За тэгээд үйлдвэрсээ авчирсан базалтуудаа хийхийн өмнө ос би дээрээ прус моднууд хадаад өргөнийх нь хэмжээгээд прус мод ирнэ үсгээр ингээд хийсэн байгаа. Тэгээд ер нь ингээд хийхэд бас айгүй амархан юм лээ. За тэгээд ганц нэг бас нэг анхаарах зүйл нь болохоор юу вэ гэхээр энэ чулуун хөнгөө ерөөхдөө барихтаа бээлийн өмсөж барьж байгаа. Тэгвэл одоо гар нүцгэн барихаар бас нэг жижиг юм үүрмэг өвцүүд нь бас арьс татналах бие татналах тиймэрхүү зүйл анзаарсан. За тэгээд дээвэр дээр бид нар ерөөхдөө базалт лайтинг хийсэн байгаа. Арай зөөлхөн лайтинг хийсэн байгаа. Ханандаа болохоор ерөөхдөө базалт хаалт гэдэг арай хатуу хөнгөний хийсэн байгаа. За тэгээд ос би дээрээ ерөнхийдөө бүрээс игнэ яваа дунд нь базалтуудаа өрөөд дээрээс нь ус чигний тусгаарлагч хадаж өгөө. Тэгээ гадна талд нь ерөнхийдөө сайдинг хийн гэж ерөнхийдөө тооцоолж ингэж хийсэн байгаа. Гадна талд нь металл фасад ч юм өөрсдөө дурын ер нь гадна байшингийн гадна материал хийж болно. Манайх болохоор ерөнхийдөө металл фасад хийх гэж байгаад бас сайдинг хийхээр ерөнхийдөө шийдээд тэгээд удахгүй сайдингийн бичлэгнүүд бас хийгдэж амжилтнууд орноо. 받았어 되더니. 아버지 급하게 와서. Бароны ус найруулсан нээсэн. 나게 더 없고 싶대. 근데 지금 어떤 거도 잡지 마. 밑에 있어. Ихтэй гоё наа.